намайг Өрийн Туяа гэдэг. Би биологийн хүрээлэнгийн микробын хэлшийн лабораторид гадуулагчаар ажилладаг. Тодорхойлбол миний ажил нь дороотлолт өрцөг хөрсний бичил биетнүүдийг ашиглан нөхөн сэргээх боломжийг судалдаг. Монгол орн нь дэлхийн экосистемийн хувьд тайгын төгсгөл болон хийрийн эхлэлээр огтлцоо оршдог. Иймээс Монгол орн уур амьсгалын өөрчлөлтийг дэлхийн дунджаас хурдан мэдэрч байгаа. Нийт газар нутгийн 76% нь хөрсний дороотлолт өртсөн. Үер болон зуудын хэмжээ нэмэгдэж байгаа. Агаарын бохирдол тоосчлос үүдэлтэй амьсгалын замын өвчин сүүлийн 10 жил 54%-аар өссөн. Эдгээр тоон надад зүгээр нэгэн статистик тоон үзүүлэлт биш. Би хөдөө болон хотын судалгаанд явах бүртгүүн дээр үзэгдэж судалгаагаар дэмжигддэг бодит байгальд явагдаж буй өөрчлөлтүүд. Судалгаан зөвхөн өгүүл болоод үлдэх ёсгүй. Би хөрсний нөхөн сэргээлийн талаар ажиллагаа нэг зүйлийг маш сайн ойлгосон. Ямар нэгэн шийдэл үр дүнтэй шинжлэх ухаан тодорхойлж чадна. Гэхдээ бодлого хөрөнгө оруулалт олон нийтийн оролцоогүйгээр тэр шийдлийг өргөн хүрээнд хэрэгжихгүй. Шинжлэх ухаан асуудлыг ойлгуулдаг бол бодлого тэр мэдээллийг бодит өөрчлөлт болгодог. Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг хамгийн удаан хугацаанд хүргэх үе бол бид. Тиймээс залуучууд зөвхөн ирээдүйн удирдагчид биш. Өнөөдрийн шийдвэр гаргах үйл явцад оролцох ёстой оролцогчид гэдэгт бэлтгэдэг. Орон нутгийн асуудлаа сайн мэдхийн зэрэгцээ шинэ шийдлийг эрэлхийлж хамгийн хурдан хугацаанд хүлээн авах чадвартай үе бас бид. Энэхүү чуулганд би судалгааны туршлагаа, бодлогын хилцүүлэгтэй холбон бусад залуу удирдагчдаас суралцах. Монголын байгаль орчны асуудал шинжлэх ухаанд суурилсан дуу хоолойгоо нэмэрлэхийг зорж байна. Баярлалаа.